хүн заавал сайн, мундаг, амжилттай байх хэрэгтэй юу? Тэгээ одоо орчин үед бол хүн болгоно нэг амжилттай байх хэрэгтэй гэл мэдээж өөрийнхөө амьдралыг аваа явчихна те ажиллаж гин яаж нэг юм байж болохгүй юу? Заавал одоо ингээд амжилттай одоо те нэрээ дуусгах ч гэдэм тийм байх хэрэгтэй юм. Амжилтын тухай яг таны саяны асуусан асуултанд хариулахын тулд эхлээд амжилт гэж юу вэ гэдгийг л ярих хэрэгтэй байна. Юуг амжилт гэх юм? Гэхдээ одоо ерөнхий улсын сургуулийн амжилттай төгслөө энэ ч одоо бас нэг амжилт биш юм уу? Нэг юм дуусгаж гин. Нэг юм дуусгаж гин. Магадгүй зарим нэгэн хүн дуусгаагүй бол амжилт үсттэй. За оюутан болж орлоо, магадгүй оюутан болж чадаагүй хүнтэй хүмүүстэй харьцуулахад бас нэг амжилтаа да. За тэгээд нэг 4 жил сураад төгсөж чадаагүй бас нэг хэдэн хүн ангид чинь байж байгаа бол та амжилттай төгслөө гэдээ ингэж ярьж шин. Энэ бүхэн миний бодлоор бол амжилт гэдэг бол юу вэ гэхээр хүний амьдралын алхам тутамд байхаа болид тодорхой цаг үеүүдэд магадгүй заримдаа өдөр тутамч байж болно байдаг нэг тийм аливаа зүйлийг даван туулаад ард нь гарсаны үр дүн. Энэ бүхэн амжилт. Чи магадгүй одоо юу гэдгийг залхуу байлаа. Энэ нэг зүйлийг чи сурах ёстой, хийх ёстой. Оюутан байлаа гэж бодё, сурагч байлаа гэдэг. Өөрийгөө өстой нэг өстөж босна гэдэг шиг өстөж босгоод гэрийн даалгавраа хийгээд маргааш багштай гэрийн даалгаврлаа үзүүллээ. Энэ амжилт. Энэ ямар амжилт вэ гэхээр зөвхөн гэрийн даалгавраа хийсэн амжилт биш. Өөрийгөө ялсан амжилт. Миний бодлоор бол. Өөрийгөө ялна гэдэг бол хамгийн хэцүү бөгөөд амархан хүрдэггүй амжилт. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр хүн болгон өөрийгөө бага зүйл дээр амжилтаа олж хардаг, үнэлдэг байгаасаа гэж хүсдэг. Тэгжиж тэр хүн урагшлна. Би одоо залхуул да. Гэхдээ би өөрийгөө ингээд чирж босгоод тий магадгүй нэг хүн жахан таргалаад байгаа гэж бодъё. Одоо хүмүүст байдаг л асуудал юм чинь тий. Гараад гүйцэн бай, дасгал хийцэн бай, нэг 100 г хасцсан бай. Болоо. Хүн чинь нэг урмаар тэжээгддэг амт шүү дээ, сэтгэлийн амт. Тийм учраас би бол юу гэж боддог вэ гэхээр бусданч тэр хүнч тэр өөрийнхөө баг гэсэн амжилт. Энэ миний бодлоор амжилт шүү дээ. Зарим хүмүүс тэрийг хийж чадахгүйхээр амжилт харьцуулагдахаар амжилт болдог. Энэ амжилтуудаа хүн өөрөө ойлгодог, бусд нь бас ойлгодог. Тэрэн дээр нь тодорхой хэмжээгээр уран зориг өгдөг байж ич хүн улам цаашаа явна. Тэрнээс хүн болгон магадгүй одоо миний одоо юу гэдгийг одоо Кембриж их сургууль ч юм уу би төгссөн байга бод. Хүн болгон Кембриж их сургууль төгссөнөөр амжилтыг үнэлэх боломжгүй байхгүй юу? Яг би Аз таарсан байж болно мэдэхгүй. Гэхдээ хүн болгоныг тим хэмжүүрээр хэмжиж болохгүй байхгүй юу? Хүн болгон өөр. Яг би магадгүй Кембриж их сургууль төгссөн хүнд амжилттай харагдаж болно.